Hey, сайн байцгаана уу? За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Божиг контентаараа та бүхэндээ уулзж байгаадаа туйлын таадаа байна. За ингээд өмнөх твиттерээр төлөвлөсөн 11 10 сараа хэрхэн төлөвлөснө яг та бүхэнд харуулж байна. За ингээд ихэнх хүмүүсийн асуудагчлан энэ тракийг яаж хөдөлдөг вэ? Энийг ямар байдлаар тэмдэглэх вэ гэсэн асуултад хариулах үз хэрхэн төлөвлөснө яг одоо харуулж байна. За ингээд энэ дэвтэр дээр хөтлсөн хөтөлт маань дуусж байна. Одоо ингээд та бүхэндээ 2020 оноо хэрхэн төлөвлөх вэ? Видео хүргэхэд бэлэн боллоо. За миний ашигладаг жижиг зургнууд байна. Тэгээд энэ зургнуудыг яаж угаалгадаг, яаж гаргадаг комент хэсэгт үлдээе. Feel the streets spreading so much cheer. I should be playing in the winter snow, but I'ma be under the mistletoe. I don't wanna miss out on the holiday, but I can't stop staring at your face. I should be playing in the winter snow, but I'ma be under the mistletoe. Shawty, will you? За, фижиолог буюу 2020 оны нийт 12 сарыг хамтдан төлөвлөж болох үз фижиолог хэсэг гаргаж байна. Үүнийг нь болохоор би хаачаар голын 2 хуудсыг хайчилж өгөөд хоёр талаар нь фижиолог гэсэн бичээс бичээд дотор талд нь нийт 12 сараа төлөвлөсөн байна. Фижиолог гэдэг маань ирээдүйд болох боломжтой төлөвлөгдсөн ажиллагааг хэрэгжүүлэхэд хэрэглэгддэг. За ингээд тухайн саруудын хамгийн ихний үсгүүдийг тавиад дараа нь бичээд тэгээд саруудаа төлөвлөсөн байна. So come on, let's move through the crowd so we can find ourselves some privacy. And when I put you all to myself, I promise it's gonna be hard to breathe when you watch me shake, wind and roll, let's lose control. За энэ ондоо Yolo Цэхимээ сайтн дээр ямар төлөвлөгөөтэй байна гэдгийг Yolo Planner хэсэг гаргаж ирсэн ба. Та бүхэн ч гэсэндээ цаашдаа ямар төлөвлөгөөтэй ажиллахаар байна бичиж үзээрэй. Болцсон уу? Ер нь бол 2020 Хэрвээ та бүхэн 2020 он Ингээд 2020 оны зорилго гэж гаргасан. Үүндээ би нийт 10 зорилгыг гаргаж ирсэн байна. За, энэхүү зорилгууд маань энэхүү 2020 онд нийтдээ хэрэгжүүлэх бодолтой байгаа. Гэтэ миний зорилгууд болохоор бүгдөө нэг л хэрэглэгдээд дуусах биш. Амьдралын хэв маяг, тэгээд дадал зуршил болохоор зорилгууд байгаа. Хамгийн сүүлийн 10 дахь минималист амьдралын хэв маяг, 6 дахь зорилго болон англи хэлний C1 түвшинтэй болох. Энэ хоёр дээр та бүхэндээ дараачийн зураглалаар илүү дэлгэрэнгүй тайлбарлах болно. За ингээд January буюу 1 сарын тэмдэглэл гарч ирсэн байна. 1 сард би cover page иймхүү байдлаар хийсэн. Тэгээ би January гэдэг үгээ каллиграф хэв маяг ашиглаж бичсэн байгаа. Үүнийг би бас хэрхэн бичсэн болон хэрхэн бичснээ комент хэсэгт үлдээе. Мөн пост хэсэгт энэхүү тухай мэдээ бичсэн байгаа. За ингээд 1 сарын календарыг гаргаж байна. Энд нь болохоор та тухайн өдрөө яг юу хийх төлөвлөсөн байна тэрийгэ бичих хэсэг байна. За
1 сарын 13-нд хичээл орно гэсэн байсан. Тэгсэн чинь 7 хоногор сонгогдоод 20-нд босч учраас 7 хоногор сонгосон гэдээ доошогоо сумдаач идсэн байна. За хажуудлынхын хэсэгт goal буюу тухайн сарын зорилгыг гаргаж өгсөн байна. 1 сарын маань зорилго тухайн өмнөх 2020 оны зорилгоо биелүүлэх зорилготой зорилтууд тавьж өгнө гэсэн үг. Тухайн жилийнхаа зорилгыг сартаа хуваагаад сарынхаа зорилгоос болгодог. За мөн January-ийн эхний 7 хоног буюу 1 сарын 6-наас 1 сарын 12-ны хүртэл өдрүүд байгаа. Тэгээд 7 хоног тус бүрийн өдрүүдийг ямар хэм маягтай, ямар төлөвлөгөөтэйгээр өнгөрүүлэхээ бичих хэсэг байна. За тэр доотлын to-do list гэдэг маань тухайн 7 хоног хэрэгжүүлэх, зайлшгүй хэрэгжүүлэх ажлуудаа бичих хэсэг байна. За ингээд өдөр өдөрт нь та ямар төлөвлөгөөтэйгээр ажиллах уу гэдгээ энэ хэсэгт бичиж болно гэсэн үг. За ингээд мөн миний 1 жилийн зорилгоо болгож төлөвлөсөн байсан англи хэлний C1 төвшөнтэй болох хэсэгт би өдөр бүр 15 үг цээжлээд явах юм бол тухайн зорилтод хүрэх боломжтой гэсэн үг. За мөн минималист амьдралыг хэм маягтай болно гэхэд би өдөрт 1 эд зүйлс хаях юм уу, хандивлах юм бол минималист хэм маягийнхаа зорилголоо илүү ойртох юм болов уу гэж шийдэлсэн. За тухайн өдрийн зорилго маань хамгийн жижиг биелэгдэх боломжтой зүйлсээс эхэлнэ гэсэн үг. Жилийн зорилго маань маш том байх ёстой. Харин тэрийгэ биелүүлэх үед жижиг зорилтууд нь тухайн сар болон өдөртөө багассан байх ёстой. За англи хэлний C1 төвшөнтэй болохын тулд би өдөрт 15 үг цээжлэх юм байна. Тэгвэл би сарда нийт 500 үг дорож цээжлсэн байх боломжтой гэсэн үг. Тэгэхээр өдрийн зорилго маань сарын зорилго болоод сарын зорилго маань жилийн зорилго болоход хувь нэмрээ оруулна гэсэн үг. Альва зорилгыг нэг том зорилго тавиад түүнийхээ дараа жижиг зорилтуудад хувааж өгөх юм бол биелэх магадлалууд нь хамаагүй бодит болох учраас ингэж төлөвлөсөн байгаа. За энэ сард 500 чийжилсэн байх. Энэ сард 1 сард 500 чийжилчихсэн гэж бодох юм бол 12 сард мэдээж маш их чийжилчихсэн байх болно. Тийм болохоор энэ жилд зорилго тавьсан англи хэлний C1 төвшөнтэй болох бараг биелэх зорилтоо гэсэн үг. За мөн 30 эд зүйл саясан байх хэрэгтэй. За тэгэх юм бол минималист амьдралын хэм маягт илүү дөхөн болно. Тийм болохоор зорилгонууд маань нэгт хэцүү биелэгдэх боломжгүй зорилго байгаасаа илүүтэйгээр биелэгдэх боломжтой бодиттой зүйл байх юм бол танд илүү амар бөгөөд биелүүлэх боломжтой болно гэсэн үг. За ингээд өдөртөө төлөвлөсөн 1 эд зүйлс хаях маань сараар тооцоолох юм бол сард 30 эд зүйлс хаяад жилээр тооцоолох юм бол минималист амьдралын хэм маягтай болох нэ. За ингээд дараагийн өнөдөр уулзлаа түр баяртай.